Сайн байцгаана үзэгчдээ шинэ 7 өдрийн шижгэнсэн сайхан мэндийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний латеран 4-р сарын 24-ний шууд тохирол өнөөдрийнхэн азтнуудыг тодруулахад бэлэн болсон байна. Мэдээж биднийг Icon CGM болон үндэсний латеран албан ёсны Facebook хуудасаар хүлээн авч үзэж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Харин магадгүй манай нэвтрүүлгийг анх удаага үзэж байгаа үндэсний латерагийн талаар төдийлөн сайн мэдлэг мэдээлэлгүй тэгээд үндэсний латерад хэрхэн оролцохоо мэдэхгүй үзэгчд маань агаавал за яг дэлгэсний маань хажуу талд манай таталбар борлуулах борлуулалтын цэгүүд үзэгч та бүхэнд харагдаж байгаа. Та өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа таталбар борлуулах цэгүүдийг зорин очоод тоглох хугацаа худалдан авч бүгэлснээр тохиролтой оролцох боломжтой байдаг юм шүү. За түүнээс биш үзэгч та бүхний бидэнд л илгээдэг 4 болон 6 оронтой тоонууд бол хүчингүү гэдгийг үзэгч та бүхэндээ сануулгах нь зүйтэй байхаа гэж бодож байна. За ингээд бидэндээ хамтдаа байдаг өнөөдрийнхээ бас азаа үзэж байгаа нийт үзэгч та бүхэндээ амжилт хүсээд уламжил ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхөө тохирлыг эхлэх болно. За мэдээж бид 4D болон 6D 642 гэсэн тохирлуудын азтнуудыг тодруулдаг. 4D маань нэг дор та бүхэндээ 3 боломжийг олгодог. 4D-ийн 1, 2, 3 дугаар зэргийн тохирлууд мэдээж та бүхэн 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг зөв чадсанаар азтан болох боломжтой байдаг. За ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын азтан тодруулахаа бас дүрмийг үзэгчтэй танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс эс хөрлөх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэг нь л гэхэд 4 удаа давхцсан байна гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй. Эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Та тухайн гарч ирсэн 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 500 дахин өсгөн авч 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань азтан болох учиртай. За ингээд үзэгч та бүхэн дүрмээ ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэнд амжилт хүсээд өнөөдрийн хамгийн ихний тохирлыг эхэлцгээе. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлзэж байна. Санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлөгний дугаар 5. Эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Нийтдээ 4 бөмбөлөг гарч ирж байгаа. За хоёр дахь бөмбөлөгний маань дугаар 3. Хоёр бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний маань дугаар 2. 4 дахь бөмбөлөгний дугаар 2. За ингэснээр 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр 5 3 9 2 5 3 9 2 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Мэдээж үзэгч та бүхэн хөө 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу буюу 5 3 9 2 гэсэн дарааллаар дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 500 дахин өсгөн авч байгаа гэдэг үзэгчдэд дахин хэлэхэд таатай байна. За үргэлжлүүлэн бүгдээр хамтдаа 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлынхаа азныг тодруулах болно. Шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хөрлөх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэхгүйгээр та тухайн 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 1000 дахин өсгөн авч 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань азтан болох учиртай. За ингээд үзэгчид маань мэдээж дүрмээ маш сайн ойлгосон байгаа. Та бүхэнд амжилт хүсье. Одоо үзэгч та бүхнийхээ өмнө 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын азныг тодруулж байна. За эхний бөмбөлөгний дугаар 7. Эхний бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. 4D тохирол дээр санамсаргүй 4 бөмбөлөг гарч ирэх ёстой байгаа. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. Яг 3 бөмбөлөг гарч ирсэн сүүлийн бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 4. За 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань 7 5 3 4 7 5
5, 3, 4 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн. Мэдээж энэхүү дөрвөн бөмбөлгийг та яг дарааллынхын дагуу шүү хамгийн гол нь яг дарааллынхын дагуу та дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч азтан болж байгаа гэсэн үг юм. За дөрүүдийн маань бол та бүхэндээ 3 боломжийг олгодог. Одоо явуулах тохирол маань мэдээж дөрүүдийг 1-р зэргийн тохирол буюу сүүлчийн дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань боломж байгаа гэж та ойлгож болох юм. Тэгэхээр та дөрүүдийн дээр за магадгүй өөртөө нааз авчирдаг төрсөн өдөр он сар за тэгээд магадгүй утасны дугаарын сүүлийн дөрөв та эхний дөрөв та машины дугаар гих мэдчлэн та ямар дөрөв тоог бас магадгүй аз авчирна гэж бодож байна. Тухайн дөрөв тагаа та тоглох хуудсан дээр бүгснээр тохиролтой харилцах боломжтой байдаг юм. За шилэн хоргонд маань мөн адилхан тгээс хүртэлх цифр бүхий 4 удаа давхсан 40 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу байрласан байгааг үзэгч та бүх маань яг шууд нэвтрүүлгээр харж байна. Санамсаргүйгээр мэдээж 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгөө та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломж эзэн болж дөрүүдийг 1-р зэргийн тохирлын маань азтан болох учиртай. За ингээд үзэгчтэй амжилт хүсье. За дөрүүдийг 1-р зэргийн тохирлын маань азтнууд тун удахгүй тодорхойлж байна. Эхний бөмбөлгийн дугаар 8. Эхний бөмбөлгийн дугаар 8. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 2. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 2. Гурав дахь бөмбөлгийн дугаар 2. Гурав дахь бөмбөлгийн маань дугаар 2. За дөрөв дахь бөмбөлгийн дугаар 2. Дөрөв дахь бөмбөлгийн дугаар 2. За маш амархан тонод гарч ирсэн. Дөрүүдийг 1-р зэргийн тохирол дээр 8 2 2 2 8 2 2 2 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Мэдээж та энэхүү дөрвөн бөмбөлгийг тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. Тэгэхээр дөрвөн үзэгчдэд тайлбарласан. Тэгээ нэг тоо маань бол 4 удаа давхсан байгаа гэсэн. Өнөөдрийн тохирол дээр бас санамсаргүй тохиолдлоор 2-ын тоо 3 удаа гарч ирж 8 2 2 2 гэсэн энэхүү дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Та бүхэн маань тааж чадсан бол азтан болж байгаа гэсэн үг юм. За ингээд дөрөвдийгээ тоглосон нийт эрхэм үзэгчдэд маш их баярлалаа. Магадгүй энэ цаг мөчүүдээс азтан тодроод маш ихээр баярлаж байгаа л танд халуун баярыг хүргэе. Өргөжлөн бүгдээр хамтдаа 50 сая төгрөгийн хонжуртай 6D тохирлынхаа азтныг тодруулах болно. За 6D-ийн маань хувьд бол өмнөх тоглолтоос дөрмийн хувьд баг зэрэг өөр байдаг учраас үзэгчид маань илүү сайн анхаарлаа хандуулаарай. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг л гэхэд 6 удаа давхсан байна гэдгийг үзэгчид хамгийн энгийнээр ойлгох боломжтой. Тухайн 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллынханд хувьд нэг бол урдаас нь нэг бол хойноос нь зургуулангийн зөв тааж чадсанаар 50 сая төгрөгийн аздан болох боломжтой. За 6D дээр хамгийн багадаа 1500 төгрөгийн аздан болох бас боломж та бүхэнд байгаа. За энэ маань ямар учиртай вэ гэхээр та дарааллынханд хувьд урдаас нь юм уу хойноос нь 2 бөмбөлгийг зөв тааж чадсанаар 1500 төгрөг, 3 бөмбөлгийг зөв тааж чадсанаар 15000 төгрөг. За 4 бөмбөлөг зөв тааж чадвал та 150000 төгрөг хожин. За харин 5 бөмбөлөг зөв тааж чадах юм бол сая 500,000 төгрөгийн аздан болох боломжтой. Мэдээж 6 бөмбөлгөө зургуулангийн зөв тааж чадвал та 50 сая төгрөгийн аздан болох юм. Ингээд үзэгчид маань дөрмөө ойлгосон гэдэг сэтгэлтэй байна. 6D тохирлын бас 50 сая төгрөгийн азныг тодруулах ямар 6 бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. За энэ бол 50 сая төгрөгийн хонжуртай 6D тохирол байгаа. 6 бөмбөлөг гарч ирснээр аздан тодорхойлж ирсэн. Хамгийн багадаа 1500 төгрөгийн урмын хонжурыг хожих боломжтой. Эхний бөмбөлгийн дугаар 8.
бөмбөлгөний дугаар 9 за ингээд үзэгчдэд 6D тохирол дээр гарч ирсэн 6 бөмбөлгийг эхнээс нь танилцуулъя. 8 2 3 1 9 9. За давтаж хэлье. 8 2 3 1 9 9 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. 6D тохирол дээр маань дарааллынхын хувьд урдаас нь юм уу хойноос нь гэдэг үзэгчдэд тайлбарлах юм бол за урдаас нь гэдэг маань 8-ын тооноос эхлүүлээ. За хойноос нь гэдэг маань 9-ийн тооноос эхлүүлээд та. За хоёр бөмбөлгөл зөв таасан бол 1504 түүнээс та таасан бөмбөлгөнийхөө тоогоор мөнгөнд өсөж явах боломжтойгоор 6 бөмбөлгөө зургуулын зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг 6D тохирол дээрээс маань хоцсон гэсэн үг юм. За ингээд энд мэдээж 6D тохирлаас маань бол ер маш олон азнууд тодордог. За 10,000 төгрөгийн аздан гэл ингээд ерөөсөө 1500 төгрөгийн аздан 15,000 төгрөгийн аздан гэдэг ер нь бол бас тогтмол их аздан төрдөг тоглолт маань байсан. Тэгээд мөн аздан төрсөн бол танд баяр хүргэе. Өргөжлөлөн бүгдээрээ хамтдаа Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейн хамгийн өндөр хонжиртай тохирлыг энэ цаг мөчид явуулж азднаа тодруулах болно. Энэ бол мэдээж 642 тохирол байгаа. За 642-ын маань хувьд бол бас өмнөх тоглолтуудаас 4-ийн хувьд бол баг зэргийн ялгаатай шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр бөмбөлгнүүд маань нэг нь л ердөө нэг байгаа гэдэг үзэгчдээ санах хэрэгтэй. Нэгийн тоо нэг байгаа л 42-ийн тоо мэдээж нэг л байгаа гэсэн үг. За эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн маань аздан болох боломжтой. За энэхүү тохиолдол дээр маань бас мөн нэгэн онцлог зүйл нь бонус бөмбөлөг гэдэг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгч та үндсэн бөмбөлгнүүдээс үндсэн 6 бөмбөлгнөөс 3 бөмбөлгийг бонус бөмбөлөгтэйг нийлээд 4 бөмбөлийг дараалал огт хамааралгүйгээр дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөг хожих боломжтой. 5 бөмбөлөг зөв тааснаар та 300,000 төгрөг хожих боломжтой. За харин 6 бөмбөлөг зөв тааж чадвал та 12 сая төгрөгийг хожих боломжтой. Энэ бол мэдээж 642 тохирол хамгийн өндөр хонжиртай тохирол байгаа. Та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ 642-ын азныг тодруулцгаая. Шилэн хоргон маань 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгөний дугаар 31. Эхний бөмбөлгөний дугаар 31. Хоёр дахь бөмбөлгөний дугаар 29. За 642 тохирол дээр гарч ирж байгаа бөмбөлгнүүд маань дараалал хамааралгүйгээр таарч байгаа тохиолдолд та аздан болох боломжтой. 3 дахь бөмбөлгөний дугаар 22. Хамгийн сүүлийн 7 дахь бөмбөлөг гарч ирснээр та аздан болсон үгүйгээ бас мэдэх боломжтой юм шүү. За дараалал хамааралгүйгээр бөмбөлгнүүдэд таах хэрэгтэй. 4 дахь бөмбөлгөний дугаар 12. 4 дахь бөмбөлгөний дугаар 12. 5 дахь бөмбөлгөний дугаар 18. 5 дахь бөмбөлгөний маань дугаар 18. Эхлээд гарч ирэх 6 бөмбөлөг маань 120 сая төгрөгийн азныг тодруулдаг. 6 дахь бөмбөлгөний дугаар 13. 6 дахь бөмбөлгөний дугаар 13. Энэхүү 6 бөмбөлөг гарч ирснээр 120 сая төгрөгийн маань аздан тодорж байгаа гэсэн үг юм. За ингээд 7 дахь бөмбөлгөний маань дугаар 27. Бонус бөмбөлгөний дугаар 27. Ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа 120 сая төгрөгийн азныг тодруулсан үндсэн 6 бөмбөлөг буюу эхлээд гарч ирсэн 6 бөмбөлийг танилцуулъя. 31, 29, 22, 12, 18, 13. Давтаж хэлье. 31, 29, 22, 12, 18, 13 гэсэн энэхүү үндсэн 6 бөмбөлгийг та дарааллын хувьд огт хамааралгүйгээр зургуулангийн л зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн үг юм. За харин өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлгөний дугаар 27 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. 27 гэсэн бөмбөлгөний тусламжтайгаар мэдээж миний түрүүн хэлж байсан 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгийн аздан маань тус тодорсон байх магадлалтай гэсэн үг юм. За ингээд 642 тохирол маань үндсэн 7 бөмбөлгөө гаргаж ирснээр өнөөдрийн маань тохирол өндөрлөх болсон байна. Бидэнтэй үргэлж хамтдаа байдаг
Icon цагийн минь болон үндэсний шатран албан ёсны Facebook хуудсыг сандгой тод өдрүүдийн 17 цаг 30 минутанд шимтэн үздэг эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн тохирол мэдээж 5 гарагийн 17 цаг 30 минутанд үзэгчд мань хүрэх учиртай харин та бүхэн тэр болтол үндэсний шатрагийнхаа албан ёсны байрууд дээр очиод тоглох хугацаа худалдан авч бөглөхөө битгий мартаарай. Ингээд дараагийн тохирол хүртэл түр баяртай үзэгчтэй.